Сайн байна уу? Өнөөдрийн вебинараар брендинг хамгаалалт буюу барааны тэмдгийн эрх зүйн байдал гэсэн ойлголтын талаар ярилцъя. Монгол улс нь хийн төрүүлж барааны тэмдгийн мэдүүлэг гаргана, тэр хүн эрхээ авдаг тогтолцоотой. Өөрөөр хэлбэл нэг бизнес эрхлэгч тодорхой бүтээгдэхүүн үйлчилгээний нэр логог бүтээгээд түүнийгээ оюуны өмчийн газар бүртгүүлсэний үндсэндээ тухайн нэр логог тухайн бүтээгдэхүүн үйлчилгээнийхөө хувьд дангаар эзэмших өмчийн онцгой эрхтэй болдог. Энэ систем буюу First to File гэсэн системтэй улс бол дэлхийд даяар их олон бий. Үүний жишээ нь бүгд найрамдах Хятад ард улс, Оросын холбооны улс, Европын холбооны улсууд гэх зэрэг юм. Үүнээс гадна тухайн бизнес эрхлэгч тодорхой бүтээгдэхүүн үйлчилгээний нэр логог зах зээлд хэрэглэж эхлээд тэр хэрэглэж эхэлсэн нотлогоогоо оюуны өмчийн газартаа авчиж өгөөд онцгой эрх авдаг тогтолцоо байдаг. Үүнийг First to Use тогтолцоо гэдэг. Ийм тогтолцоотой улсын жишээ нь бол Америкийн нэгдсэн улс, Канада улсууд юм. За энэ эхэлж бүртгүүлсэн эрхээ авдаг энэ тогтолцооны давуу тал нь эрхийн хамгаалалт олгох тэр бүртгэлийг их хялбар болгож байгаа. Нөгөө талаас энэ тогтолцооноос үүдээд зарим нэг шудраг бус тохиолдол гарах боломжтой. Иймээс хуулиар энэ шудраг бусаар өрсөлдөх нөхцөл байдлыг бий болгохгүй тулд системийн залруулалт хийсэн зохицуултууд оруулж өгсөн байдаг. Үүнд холбогдож 2021 оны барааны тэмдгийн эрх зүйн шинжилтээр их тэр барааны тэмдгийн эрх зүй маань өөрөө бизнесийн шудраг өрсөлдөөнийг хангах зорилготой гэдэг тэр үндсэн зарчмаа харгалзсан нэлээд олон хуулийн шинжилтүүд хийсэн. Үүний нэг нь барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хуулийн 5-2-ын 11-р зүйлийн заалт юм. Энэ заалтын дагуу хэрв альва нэг барааны тэмдгийг шудраг бусаар давуу эрх эдлэх зорилгоор бүртгүүлэхээр мэдүүлсэн бол тухайн барааны тэмдгийг буюу бүтээгдэхүүн үйлчилгээний нэр логог зах зээлд бодитоогоор хэрэглээд явж исэн жинхэнэ бизнес эрхлэгчид өөрсдөө оюуны өмчийн газар эсэргүүцэл эсвэл гомдол гаргах замаар нэг бол тухайн мэдүүлэгт холбогдож барааны тэмдгийн онцгой эрхийг өгөхгүй байх буюу татгалзах шийдвэр гаргуулахад асуудлыг хөөцөлдөх эсвэл нэгэнт барааны тэмдгийн бүртгэл хийгээд онцгой эрх авсан бол тэр онцгой эрхийг хүчингүй болгох тэр боломжийг хуулиар олгосон байдаг. Энэ 5 дугаар зүйлийн 5-2-ын 11-р заалт нь бол зөвхөн тухайн хүн мэдүүлэг гаргах үедээ шудраг бусаар давуу эрх зорилготойгоор хандсан тэр тохиолдолд үйлчилж байгаа. За энэ заалт нь бол өөрөө их өргөн хүрээтэй их ерөнхий заалт. Ийм байдлаар дэлхийд даяар маш олон улсууд бас яг л ижилхэн иймэрхүү ерөнхий байдлаар зохицуулсан байдаг. Үүний шалтгаан нь болохоор зэрэг тэр барааны тэмдгийн хууль гэдэг маань өөрөө бизнесийн шудраг өрсөлдөөнийг хангах зорилготой. Тэгэхээр зэрэг ийм ерөнхий заалтын ач холбогдол нь тухайн нөхцөл байдал амьдралын тохиолдолд бүрийг хамраад аль болохоор энэ барааны тэмдгийн хамгаалалт гэдэг системийг маань өөрийг нь өөрөөс нь хамгаалж шудраг өрсөлдөөнийг хангах тэр өргөн боломжийг шийдвэр гаргахчид олгож байгаа. За тэгэхээр ийм учраас энэ заалтын дагуу хэрэглэгдэх заалт хэрэглэгдэх амьдралын тохиолдол маш өргөн хүрээтэй олон янз байж болно. Үүнд холбогдож их нийтлэг гардаг нэг хэргийг та бүхэн танилцуулъя. За энэ жишээн дээр болохоор зэрэг Европын холбооны шүүхийн шийдвэрийг авч та бүхэн танилцуулъя.
За энд Өмнөд Америкт Doggies гэдэг нэртэй түргэн хоолны сүлжээ ресторанууд ажилладаг байсан юм байна. Тэгэхээр энэ түргэн хоолны сүлжээ ресторан бол их Өмнөд Америкийн олон улсуудад одоо нээгдсэн. Ерөнхийдөө Өмнөд Америкта бас гайгүй хүмүүст танигдсан тийм бизнес байсан. Тэгээд тухайн үед бол энэ Өмнөд Америкийн бизнес бол Өмнөд Америкта тухайн твдээ Чили, Бразил, Уругвай гэдэг улсуудад ийм Doggies гэдэг нэртэй энэ шар дэвсгэр дээр улаан өнгөөр бичсэн бизнесийн логог бүртгүүлээд бараан тэмдгийн эрхтэй байсан. Харин Өмнөд Америкаас гадна өөр улсуудад буюу үүний дотор Европын холбоонд бол ямар нэгэн бүртгэл хийлгээгүй байсан. Тэгсэн 2010 оны 2 сарын 18-ны өдөр Испани хүн Европын холбооны оюуны өмчийн газарт хандаад Doggies гэж яг ижилхэн графикаар бичсэн цагаан дэвсгэртэй бараан тэмдгийг бургер, хамбургер, түргэн хоол, тэр түргэн хоолны ресторан гэдэг тиймэрхүү бүтээгдэхүүн үйлчилгээний хувьд мэдүүлэг гаргацсан. Тэгээ үүнтэйгээ холбогдоод 2010 оны эцсээр бараан тэмдгийн бүртгэл хийлгээд онцгой эрх олж авсан байгаа. За тэгсэн 2011 оны үед энэ хүний хийсэн бараан тэмдгийн бүртгэлийн талаар Өмнөд Америкчууд өөрсдөө мэдэж аваад Европын холбооны оюуны өмчийн газар гомдол гаргаад энэ гомдолтой холбогдлолтой маргаан цааш яваад шүүхээр шийдвэрлэгдсэн байгаа юм. За энэ шүүхийн шийдвэр болохоор зэрэг шүүхээс бол энэ линд гэдэг шоколадан ийм туулай байдаг. Тэр туулайтай холбогдлолтой Европын холбооны үндсэн одоо зарчмыг заасан шийдвэр байдаг. Тэгэхээр тэр шийдвэрийн үндсэн зарчмаа баримтлаад шүүх одоо юуны өмнө энэ Өмнөд Америкийн компаниуд ч юм бол өөрснөө Өмнөд Америкта одоо өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулаад ерөнхийдөө танигдсан байсан байна. Хоёрдугаар ер нь бол хоёр хүн бие биенээсээ хамааралгүйгээр бизнес бүтээгдэхүүн үйлчилгээний ижилхэн нэр логог бодож сэтгэж олж зохиож болно. Гэхдээ энэ тохиолдлын хувьд яг Doggies гэдэг яг улаан өнгөөр яг ижилхэн байдлаар ийм ижилхэн графиктай байдлаар лого хоёр хүн бие биентэй хамааралгүйгээр өөрөөр хэлбэл Испани хүн Өмнөд Америкчуудын логог уулалгүйгээр өөрөө бие дааж сэтгэж одоо бүтээн гэдэг бол бас яг энэ тохиолдолд боломжгүй юм байна гэдгийг ер нь боломжгүй байх боломжтой гэдгийг бол шүүхээс бол зааж өгсөн шийдвэртээ тодорхой зааж өгсөн байгаа. Үүнээс гадна тэр тухайн Испани хүн бол өөрөө Өмнөд Америктай холбогдлолтой энэ Өмнөд Америкчуудын бизнесийн талаар мэдчихсэн гэсэн тодорхой нэг учиг гаргасан энэ хүний өөрөө одоо интернет дээр веб хуудсан дээр бичсэн бичиглэлүүдийг бол хэрэг маргааны явцад Өмнөд Америкийн компаниуд бол шүүхт гаргаж өгсөн байдаг. Тэгээ энэ баримтууд дээр үндэслээд шүүхээс бол ямар ч байсан энэ Испани хүн бол тухайн үед Европын холбоонд мэдүүлэг гаргах үедээ Өмнөд Америкийн бизнесийн талаар мэдэх ёстой байсан гэж үзэх үндсэлтэй байна. Мэдсэн гэсэн гэж үзэх мэдэж байсан гэж үзэх үндсэлтэй байна гэж үзээд Испани хүний барааны тэмдгийн бүртгэлийг шүүхээс хүчингүй болгосон байгаа. За ингээд ихтгэл маань ингээд өндөрлөж байна. Тэгээ ер нь бол энэ шудраг бусаар өрсөлдөх, шудраг бусаар давуу эрх болж авах гэж энэ ойлголт маань өөрөө их маш ерөнхий ойлголт. Тэгэхээр зэрэг үүнийг бол тодорхой нэг гадаад улсуудын ерөнхий одоо тэргүүлэх одоо хууль зүйн системүүд гэж байдаг. Тэр тэргүүлэх хууль зүйн системүүдийн ерөнхий чиг хандлагыг судалж тэр шинж чиг хандлагыг дагаж явах байдлаар улс орнууд өөрийнхөө улсын дотор
бизнесийн өрсөлдөөний дэлхийд даяар тогтсон ижилхэн одоо нөхцөл байдлыг бий болгохыг эрмэлзэж ажилдаг. Тэгэхээр зэрэг энэ хэрэгт холбогдоод энэ хоёр шүүхийн шийдвэрийг энэ коммент хэсэгт тавьсан байгаа. Та бүхэн коммент хэсгийн хоёр шүүхийн шийдвэрийг өөрсдөө үзэж танилцаарай. Анхаарал тавьсанд баярлалаа.